Учраас та их өнөөдрөөс эхлээд алхмаа. Өнөөдрөөс эхлээд алхмаа магаш биш. Яагаад магаш хүлээх гээд байгаа. Одоо ингээ хүмүүс хүмүүс хийсэн юмдаа огт харамсдаггүй. Яагаад гэвэл тушаад үтсэн болохоор. Харин хийгээгүй юмдаа амар сүүлдээ амар харамсдаг. Яагаад гэвэл тушаад үзээгүй. Тэгээд одоо ингээ бүх хүмүүс амар их мөрөөдөлтэй. Одоо чи мөрөөдөлтэй, та үдж байгаа мөрөөдөлтэй, би мөрөөдөлтэй. Амар олон хүмүүс нэг мөрөөдөлтэй байгаа. Тэр мөрөөдөл нь юу шиж болно? Том шиж болно, жижиг шиж болно. Харин тэр мөрөөдөл бол чамд ингээд амар чухал байж болно. Тэгсээ тэр чухал мөрөөдлөө бид нар ингээд хаа ингээд орхичдаг. Яадгүй бид нар тэр нь одоо ингээд ялангуяа яг эхлэхээр за би завгүй байна. За би энэ цаг арай болохгүй байна. Эсвэл өнөөдөр надад яг одоо надад тийм нь байхгүй байна. Тэгэхээр би хийж чадахгүй шүү дээ. Эсвэл одоо би амар мэдлэггүй байна. Би мэдэхгүй байна. Би нэг амар муу байвал яах юм ингээд амар бол ингээд юм ингээд бодож эхэлдэг. Тэгээ тэр бодол маань бид нар ингээд хамгийн сүүлд нь ингээд зогсоогоод байдаг. Хэдэн сар, хэдэн жил, хэдэн жил ингээд хэдэн 20 30 жил явж болно. Тэрийг ингээд бид нар ингээд бодоодлаа мөртлөө тэр маань ингээд зүгээр маань бидний бодолтой байдаг. Одоо тэр ингээд бид бодож биш. Одоо тэр үед одоо бид нар ингээд яагаад тэгдэм бол яагаад бүх хүмүүсийг одоо ялангуяа бид нар ингээд юм хийхдээ даан нэг юм шалтгаан гаргадаг. Тэр шалтгаан нь ингээд юу ч хийж болно. Одоо би одоо миний яг цаг маань болохгүй байна. Нөгөө би одоо амар их цаггүй байна. Би амар их төхөөрөмж маань байхгүй байна. Энэ юм ихтэй төхөөрөмж маань байхгүй байна. Тэгээ би өөрийнхөө амьдралаас авах юм бол ялангуяа би энэ бичлэгээ хэдэн жилийн өмнө ихтэй би ямар ч мэдэхгүй байсан. Би юуг хийж мэдэхгүй байсан. Тэгэхээр би ингээд за тэгвэл би дараа хийчихье. Дараа нь би арай жоохон мэдлэгтэй болоод хийчихье. Эсвэл би арай илүү сайн одоо ингээд илүү хүнд ойлголт одоо ингээд амар сайн ойлгомжтой ярихаар би илүү сайн болохоор ингээд бичлэгээ хийчихье. Эсвэл би илүү амар сайн төхөөрөмжтэй болж хийчихье гэдэг амар олоода ингээд хэдэн жил явсаар байгаа. Тэгээ дараа нь сүлд нь хийсэн. Тэгээ ялангуяа дахиад юм гэх юм бол би шсэн нэг өөрийн гэсэн подкаст байсан. Тэгээ тэрийг болохоор би хэдэн жил боцоор байгаа. Тэгээд сүлд нь би хийсэн. Тэгээд яг тэр хийсэн өдрөө надад лав төхөөрөмж байгаагүй. Зүгээр би ингээд тушаад үтсэн. Хамгийн ихний окей. За би ингэ тушаад үзье да. Юм мэдхгүй жисэн жоохон өдрөө болгон жоохон оролцоор байгаа. Тэгээд би ингэж хийдэм ингээд бүх юм ингээд жоохон ойлгож ингээд эхэлсэн. Тааж ясан хамгийн ихний өдөр юм тушгаж байхдаа ингээд угаасаа л муу байна штэ. Та ингээд шууд ингээд амар ингээд гоё ялангуяа ингээд бичлэг ингээд хийгээд явах юм бол та ингээд шууд угаасаа амар гоё эдит хийгээл амар ингээд сайн ярихгүй одоо ингээд амар перфект байхгүй. Тэгээд бүх хүмүүс ингэж одоо би нэг ингээд хамгийн ихэнд төрүүлж байгаа хийх байгаа юм да амар их сайн байх хэрэгтэй. Эсвэл хүмүүс одоо ингээд би ингээд муу ингээд точил хүмүүс юу гэж бодох вэ гэж амар их нэг боддог. Тэгээд тэр бодлосоо ингээд хүмүүс ингээд гарч чаддгүй хэдэн жил байгаад байдаг. Тэгээд хамгийн чухал энэ ойлголт бол чи хизээч перфект байхгүй. Өдөр болгон суралж агаад өдөр болгон жоохноор л сайн байж болно. Тэр тийм нэг хуваар өдөр болгон нэг хувь болоод ах юм бол нэг жилдээ амар их ингээд сайн байдаг. Харин өдөр болгон ингээд хийхгүй ганцхан эхнийхээ удаа ингээд тушаад үзэх юм бол ингээд амар сайн байна гэж уусаа байхгүй шүү дээ. Яадгүй л өдөр болгон ингээд хийж өдөр болгон тушж өдөр болгон ингээд энэ болохгүй юм байна, энэ болж юм байна гэд тэгэж бодож өдөр болгон ингээд сайн болно. Ганцхан ингээд нэг юм хийгээл сайн болохгүй байхгүй. Тэгээд ингээ хүмүүс ингээд за энэ тэр цаг одоо хэдэн жилийн дараа ингээд нэг амар болно л ах л та. Одоо хэдэн жилийн дараа одоо ингээд би
тим юмтай ч болно. За тэгвэл гэх юм байна. Би арай надад илүү цаг гарах юм байна гэх юм уу ингээд амар ингээд дараа юмнуудаа ингээд хоошлуулад байдаг. Тэгээ тэр нь болохоор яагаад юм бэ гэх юм бол тэр цагтаа дараа нь ирчээд за би нэг удаа хийн гэж ярьсан шүү дээ. Тэгсэн мөртлөө за нэг би дараа хийчихье. Тэр нь болохоор хизээч ингээд дараа гэж явсаар байгаа. Дараа нь та 70 настай болдог. 80 настай болдог. Тэгэхээр та одоо ингээд дараа гэж яснаас өнөөдөөс эхлээд ганцхан жоохон л алхам юм. Өнөөдөөс жоохон алхам хийжээч дараа нь таны мөрөөдөл чинь ингээд том ингээд амар том мөрөөдөлтэй байгаа шүү дээ. Тэр мөрөөдөл чинь дараа нь жоохон алхам хийсээр байгаа. Тэр мөрөөдөл чинь та мөрөөдлөндөө амар ингээд хүрч чадна та. Тэгээд бид нар ингээд даа шалтгаануудаа ингээд сайн ингээд харах юм бол ялангуяа өөр шалтгаан байж болно. Ялангуяа хүмүүс ингээд манай улс сурмаа болохгүй байх эсвэл манай дэлхийд дэм болоод байна. Эсвэл дэлхийний одоо economy амар муу байна. Эсвэл одоо ингээд дэлхий ингээд манай амар муу байна гэхэл одоо ингээд юу ч хийж болно. Тэгээд тэд зүгээр шалтгаан. Таны зүгээр л авч байгаа шалтгаан. Тэгээд та яагаад ийм шалтгаанууд тавьж байгаа гэх юм бол та одоо хамгийн ингээд бодох юм бол таны бүх амьдрал чинь таны өөрөөс л болдог. Та ингээд өөрөө юу ч хийхгүй бол таны амьдрал чинь юу ч болохгүй. Танд хинч одоо ингээд юм ингээд бэлэг өгөхгүй. Одоо ингээд бэлэж хийхгүй юу гэдэг. Хинч танд одоо ингээд ажил ингээд олгоод өгөхгүй. Хинч танд одоо ингээд мэдлэгээ өгч чадахгүй. Ингээд өгдөөсөн бол хинч ингээд танд мөнгө ингээд fame ингээд бүх хинч ингээд танд юм өгч чадахгүй шүү дээ. Яадгүй та өөрөө л тэрийг хийх ёстой. Өөрөө л тэрийг хөдөлмөлжээж, өдрөөр ажиллаж тэрийг л авна. Хинч тань ингээл маяг гэл хөхгүй шүү дээ. Тэгсэн бол бүх хүмүүс л ингээл амар ажиглалтай ингээл амар ингээд юу ч хийж болдгийг ингээд баян ч юм уу, феймтэй ч хийж болд юм уу, амар их жагалтай ч хийж болд юм уу, амар их мэдлэгтэй ч хийж болд юм уу. Хинч хийсэн ингээд юу ч хийж шаардлагагүй зүгээр л мэдлэг нэг авдаг гэсэн бол хүмүүс бүх хүмүүс хийж юм. Тэгээ яагаад гэвэл та ингээд өөрөөсөө болж ингээд амьдралаасаа тийм л зогсоолтойгаа гэж тэрийг та өөрөө ингээд амарсаа ойлгох хэрэгтэй. Бүх амьдрал таны бүх юу чинь таны акшн чинь таны ингээд mindset чинь таны ингээд бүх юм чинь таныг тэр байдалд хүргэж байгаа. Таны бүх хийж байгаа habit, таны дадал чинь бүх юм чинь таны таны өөрчлөлт болж байгаа. Тэгээ тэрнээс болж хүмүүс ингээд өөрийгөө ингээд буруутгах юм дөргөө яагдвал тэгвэл өөрийгөө буруутгаж эхлэх юм даа ингээд надаас олж байгаа биш гэж бодох юм бол бид нар одоо ингээд тэгэхээр чинь би заавал хөдөлмөр одоо заавал юм хийх ёстой юм хөдөлмөр хөх хэрэгтэй мэй гэж бодно. Тэгээ тийм учраас та өөр бусад хүмүүсийг буруутгах. Би одоо ялангуяа victim mindset гэж яддаг. Тэр mindset ч өдөр болгон ингээд жил болгон ингээд үржлээл ах юм бол таны амьдрал чинь тэр газраа л байна. Та ганцхан тийм бодлоготой, тийм юм хийж байгаа юм чинь та тийм stage хөдлөхгүй тэн үдэл байна. Харин та ингээд за би одоо ингээд илүү өөрийгөө одоо ингээд за би энэ чинь миний амьдрал шүү дээ. Би өөрөө хөдөлмөрлж ээж, би өөрөө ингээд юм хийж ээж, би өөрөө эхлээд өөрийгөө яаж ээж гэд ингээд болох юм байна гэж бодоод тэгээд анхныхаа алхмаа авч ээж та тэр үдлээ яа. Та ингээд бодоод үз. Та одоо ингээд 80 настай үедээ та ингээд хийгээгүй юм бодно шүү дээ. Одоо ингээд туршиж үзээгүй хийсэн ингээ мөрөөдөл байгаа амар их байгаа. Тэгээ та тэрийг хийдэг л байж тэл гэж бодно шүү дээ. Та одоо 80 настайдаа хийсэн юмд та хизээж хамсахгүй яаггүй та туршаад үзсэн, хийгээд үзсэн. Би туршаад үзсэн шүү дээ гэж сүүл нь бодно шүү дээ. Харин юмаа ингээ туршааж үзээгүй ингээ хийгээгүй юмдаа таны ингээд хант тийм шүү дээ. Хант тийм одоо ингээ таны ингээ хөөн ингээ одоо ингээ тэрийг та бодоол байна. Тэгээ нэг жишээ авах юм бол жимд явхад хамгийн хэцүү юу нь болохоор тэр хувцас бэлтээ яг жим руу явж байгаа тэр мөч байхгүй юу? Хамгийн ихний алхам. Тэгтээ яг жимд очиод ингээд та ингээд дасгалыг тэрийг хийгээл ингээд эрчим мөч аваалах юм бол танд угаасаа
амар амархан санагдана. Тэгээ энийг юу хэлэх гээд байна гэх юм бол одоо ингээд хамгийн ихний алхам амар хэцүү байдаг. Яагаад гэвэл та юмаа мэдгүй яаж яах вэ? Яаж хийх вэ? Жохон муучж болно. Тэгээ сайн ч болж болно шүү дээ. Гэхдээ хамгийн ихний алхам амар хэцүү байдаг. Тэгэлээ тэр хамгийн ихний алхмаад авчвал та бүх алхмаа дараа нь даваал явна гэсэн. Та нар ихлэ сайн бодоод үз. Таныг юу ингээ яг юу зогсоод байна. Та ингээ дүүрдөө ингээ юу ингээ хэлээд байна. Тэрийг жоохон бичээд ав. Ялангуяа ингээд ноутбук байвал эсвэл журнал байвал тэрэн дээр дотор ингээ бүх юмаа бичээд тэгээд сайн ингээ бод. Одоо та ингээд юм бодоол байгаад их юм бол таны ганцхан бодол дотор ч юм сайн. Та ингээд би амар их юм одоо хиймээр байна. Одоо би тэрийг хийж байгаа бас тэрийг шийдсэн байгуулж байгаа гэд хэлээл байна. Гэтэ та ингээд үйлдэлээрээ хийхгүй бол таны ганцхан төсөөл дотор ч л байгаа. Таны ингээд төсөөл бодож таны бодол тархинд ч л байгаа. Угаасаа ингээд байж болохгүй abstract ингээд юм хийгээгүй юм ч угаасаа таны бодол зэмж байгаа штеп. Тийм учраас та өнөөдрөөс эхлээд алхмаа ав. Өнөөдрөөс эхлээд алхмаа магаш биш. Яагаад магаш хүлээх гээд байгаа. Одоо ингээд хүмүүс ингээд магаш танд бараг олдохгүй байж магадгүй штеп. Одоо ингээд юу ч хүмүүс тохиолж болно штеп. Юуст хүмүүс тохиолж болно. Тэгээд өнөөдрөөс эхлээд ядаж алхмаа аваа. Дараа нь тэгээд та 80 жилийн дараа та харамсахгүй. Тэгээд өнөөдөр ч эхлээ юм аваад тэгээд та ингэж чаднаа. Тэгээд би таныг амиг итгэж. Одоо ялангуяа ингээд та эхлээд хүмүүс танд итгэх биш. Та өөртөөс 100% итгэж та чадна. Хүмүүсийн яриа та чи ямар сайн тийм одоо магтаал гэдэг танд юу ч хийгээгүй. Та өөртөө сайн итгэж бол бүх юм болно. Тэгээд танд магтаал идэ юм гоё л та магтаасан цахаан гоё. Гэтэ та өөртөө 100% итгэж та насан туршдаа та өөртөө л байна. Яг та ингэ сайн бодол үзэх юм бол таны яг амар хэцүү үед, таны амар жаргалтай үед өөр таны амар жоохон хэцүү үед гэдэг хин тантай байдаг байна. Хин тантай 100% 24/7 одоо ингээд бүх цаг байдаг байна. Та өөртөө л байдаг шүү дээ. Таны бодол танд бас чи өөртөө л байдаг. Тийм учраас чи өөртөө 100% итэг. 100% итгээд тэгээд өөрийгөө би чадах юм байна. Би эхлээд үзье, би тушаад үзье. Би ингээд бүтлгүүцсэн ч ясан тушаад үзсэн. Та ингээд 80 жилийн дараа би бүтлгүүцсэн ч ясан би ингээд тушаад үзсэн. Тэр нь болохоор амар relief байгаа зү. Би тушаад үзсэн гэл. Тэгснээ онд амар тушаад үзсэн. Тэгээ тийм учраас өнөөдрөөс та хамгийн ихний алхмаа ав. Хамгийн ихийн үүдэл ав. Та хүмүүс ингээд яаж чадлаггүй. Яг тэгвэл хүмүүс ингээд аймаа олон таны ингээд хүмүүс ингээд чи нэг чадахгүй юм бол яах юм ингээд таны ингээд бодол өгч магадгүй шүү дээ. Одоо тань ингээд чи ингээд юм чи яах юм ингээд тэгээ тань ингээд бодол өгöd хаа та ингээд зогсчдаг. Одоо ингээд би нэг тийм ч тэгээс би нэг чадахгүй шүү дээ гэл. Тийм учраас та эхлээд өөрийгөө хамгийн ихний алхмаа ав. Хамгийн ихний үйлдэл ав. Тэгжиж дараа нь хүмүүс тэр үйлдэлээ хараад болдог. Тийм учраас өнөөдрөөс хамгийн ихний үйлдэл аваарай. Тэгээд өнөөдрийн бичлэг үзсэн маш баярлалаа. Тэгээд дараагийн видеоор үзье. Уулзъя баярлалаа.